Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Бадмаанянбуугийн Батэрдний сонгуулийн штабаас ярьж байна. Зөв хөтөлбөрийн энэ удаагийн дугаарт нэр дэвшигч Бадмаанянбуугийн Батэрдэн авилгалын асуудлаар ярилцлага өгснийг одоо сонсъё. Өнөөдөр бүр айдас бий болсон. Ингээ бид нар бол ийм айдастай амьдарч болмоор. Тэр авилгал авсан гэмтэр хийсэн тэр хүмүүсийг хатуу ширүүн одоо цавдах, хорих, шийтгэхээс илүү өршөөж ийм л одоо зарчим баримтлах хэрэгтэй гэж бодож байна. Өөрөөр хэлбэл маш инэрэнгүй байдлаар тэр хүмүүсийг цавдад орохоос илүүтэйгээр тэдэнд бол дахиж энэ үйлдэлийг одоо их давтахгүй байх талаас нь бол та шийдвэрлэнэ гэсэн үг үү тийм бол цог нь гаргаж өгөх хэрэгтэй. Хүндэс сонсогчдод Монгол Ардын намаас Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Бадмаанянбуугийн Батэрдний сонгуулийн штабаас бэлтгэсэн нэвтрүүлгийг та бүхэн сонслоо.